За сайн байцгаана үзэгчдээ орой мэндийг хүргье. За ингээд терминалыг тгээс хөтлийн явуулдаг. Generation Gap нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За тэгээ пүрэв гарагийн өдөр 14 цагаас эхэлдэг байсан бол энэ удаа 21 цагаас эхлэн явуулж байна. Орой мэнд үчимэн. Та тэгээ харж байл те ингээд хот мотын маань гэрэл харагдаад те. Бас амар гоё юм байна. За цэцэрлээ 21 цагаас хөтлөн явуулсан чи ямар нэвтрүүлэг? Би бол сэтгэлдээ бол үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл хуучин бол би ингээд хаяа ажлын гол малаар гарч ирээл ингээл тэ амар юм сан руу явдаг гэсэн аахгүй. Одоо тэгсэн ажилч таарсан тэ цаг нарч дулаахан болцсон. Нэг юм оройны гоё догтлолтой гоё л байна. Надад бол өстой сайхан байна. Тань ямар вэ? Мэдээж надад ч гэсэн гоё юм. За тэгээд манайхан ч нэг 3 үеийн төлөөлөл гэхээр нэг 3 үеийн төлөөлөл байдаг шүү дээ. Тэгэхээр нэг үеийн төлөөлөл мань одоогоор байхгүй байгаа даа. За тэгэхээр үзэгч та бүхэн бас үнэхээр бас өөртөө итгэлтэй нэмэх 50 насны үзэсгэлэнгоо сайхан бүсгүй суудал маань энд хүлээж шүү. Нэгсэн одоо 70 оны төлөөлөл гэсэн үг шүү дээ тийм ээ. 70 оны төлөөлөл маань хүлээж байгаа шүү. За тэгээд өнөөдрийнх нь нэвтрүүлгийнхаа сэдвийг зарлах уу? Баялаа. За тэгээ. За аюу гоё сэдв тий. Тий. 3 сар бол тэгэл нэг баяраар дүүрэн сар байдаг байгаа. Тэгэхээр энэ удаа бид бүхэн эр цэргийн баяраар цэрэгт яваагүй эрчүүд баярлах нь зөв үү гэдэг маш serious сэдвүүдээр ярилцах болно. Манайха зөв буруу юу? Зөв юм уу буруу юм уу? Тэднийг баярлах юм. Надад одоо хитэн факт байна. Баярлах ёстой юм уу үгүй юм уу гэж. Тэр яхаа тэгэд юу та цэргийн баяраар юу хэвнэр маш мэдээ өгдөг шиг. Цэргийн баяраар би ч жоохон завгүй байсан л да. Тэгээд тэр өдөр бас өчтөр жоохон нэвтрүүлэгтэй байсан. Бас нэвтрүүлэнд ороод тэгээд жоохон завгүй агаад гэрийнхнээгээ нэг сайн баярлуулж чадаагүй. Өнөөдөр жоохон нөхөр маань надад гомдсон байгаа. Баярлалаа баяртай. Танд уулна ингээд мартаар зөндөөл гохорхон юм сарнаа марнаа өгч мөгөөл цэцэг хэрэггүй гэдээ тахтан цэцэг өгч мөгөөлсэн та тэгсэн яаж боларсаа их чинь. За энэ сэдвийг дараагийн яг сэдвүүдээр нь яриа заа юу. Сэдвүүдээр нь яриа. Тийм. За тэгээд сони хачин энэ 7 хоногт юу болов? За тэгэхээр энэ 7 хоногт болсон сонирхолтой үйл явдлыг ярья гэдэг шүү дээ. Сая 3 сарын 18-нд цэргийн баяр боллоо. За тэгээд ер нь бол Монгол Улсын зэвсэгт хүчний үүсгэн байгуулагдсан 105 жилийн Монгол цэргийн өдөр өчигдөр бөгөөд 3 сарын 18-нд болж өнгөрлөө. Ингээд 1921 онд буюу 3 сарын 18 түүхэн энэ өдөр Дамдгийн Сүхбаатар жанжны удирдсан ардын журам цэрэг Хягтыг чөлөөлж эх орныхон тусгаар тогтнолын төлөө анхны ялтын боохагаа асаасан энэ өдөр ингээд 105 жил болсон байна. Гайхалтай байна тий. За тэгээд ер нь бол жил болгон одоо 3 сарын 8-ыг бол 3 сарын 18-ыг бол хүмүүс маш гоё тэмдэглэдэг болсон байна. Тэгээ өчтөр бас гоё цэргийн фрад мураад яваад амар гоё юм тий. Чи харсан уу? Тэгэлгүй яах вэ? Тэгээд би нөгөө хувийн зүгээсээ ингэлээ. Нэг 10 ширхэг кофе тэгээд нэг юм макароны бэлдсэн заяа. Тэгээд тэрийгээ зүгээр годомжинд ингээд таарсан ямар ч хамаагүй эрэхтэй өнөөс та цэрэгт явсан уу гэд асуунгууд тиймээч гэж хэлж болно үгүй ч гэж хэлж болно. Аль ч асуултанд хариулангууд нь би тэгээд кофе ингээд амттай десерттэй өгсөн байхгүй. Уул нь концерт тийм байсан. Тэгсэн чи би ингээд жоохон ичээд нэг танихгүй хүнээс юм асууж чадахгүй нэг юм ичвтер байдалд орох гэдэг. Мэдгүй нэг яагаад байгаа би өөрөө ойлгоогүй. Тэгвэл ямар ч байсан ингээд эрэгтэйчүүдийг зүгээр л баярлуулсан. Тэгээ миний хувьд бол өөрөөсөө хийж чадах хийж өгмөрөөсөн л тийм болохоор сайн дураа. Тий би харсан шүү дээ. Тэгтээ тэр айгүй хөөрхөн байсан. Чи жоохон ичээдсэн үү? Ицсэн. Өөр амар жоохон ичээдсэн тий. За ингээд дараагийн мэдээлэл миний хувьд болохоор зэрэг цэргийн тухай байсан. Тэгээ тэрний дараа хэдүүлээ. За одоохон байж байгаарай. За манайха юу ягараа гоё бич юу сэтгэлээ үлдээгээрээ гоё тий. Тийшүү тий. Гоё бичээрээ. Нөгөө нэг за явуулчих уу? Тэгээ ер нь манай нэвтрүүлгийн маань онцлог юу вэ гэхлээр зөвхөн хөтлөгчнөр яриад авах биш үзэж байгаа та бүхэн маань хамтдаа асуухал асуултаа асуугаад ярилцах санаа бодлоо илэрхийлэх бол илэрхийлээд хамтдаа байдгаараа энэ нэвтрүүлгийн маань хамгийн гоё амин сүнсэн байдаг баг шүү. Тэгэхээр яг одоо Facebook дээрээ бас комент хийрэй гэж хүсэж байна. За тэгэхээр надад байгаа мэдээллүүдийг хоригяа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт маш онцгой үйл явдлууд болсон. Дэлхийд дахинаач гэсэн олны аманд байгаа бас нэг мэдээлэл байгаа. Тэр маань юу вэ гэхээр
Оскарын шагнал гардуулах үйл ажиллагаа бол болсон. Тэгэхээр энтэй холбогдолтой бас мэдээллүүдийг хүргэе гэж бодож байна. За Америкийн кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 98 дахь удаагийн ёслол Лос Анжелес хотын Dolby театрт бол болсон. За тэгээд ёслыг комедиан Conan O'Brien хөтлсөн байна. Тэгээд яг энтэй холбогдолтой бол нэг сошиалд бол яг юу болоод өнгөрсөн бэ гэхээр нөгөө Кардашины гэр бүлийн гишүүн Кайли Женнерийн найз залуу Тимотигийг бол хүмүүс бол ингээд шагнал авна гэж баг итгэлтэй хүлээжсэн боловч ер нь бол аваагүй. Тэгээ яа тэгэхээр өрсөлдөгч нар маш олон гахалтай уран бүтээлчнэр байсан. Тэгээд тэрнтэй холбогдлолтойгоор ингээд Кардашины гэр бүлийг те ингээд хүмүүсийн амжилтыг удаашруулдаг үгүй юу гэж нийгэмд бол зөндөө л их юм боллоо. Тэгэхээр яг тийм болсон шүү нэр. Тэгээ бас энэ Оскар ч бас ингээд нөгөө зургатаар айгуух танил гараал айгуу гоё манайхан ч бас ёслын хувцтай телевизээр гаргаадсан. Энэ жил бас тийм ер нь сүрдүүлэн айгуу бага байв Монголд. Тийм бах. Айгуу бага байсан. Тэгээ би үз яг Монголд бас яг ингээд бас айгуух шеэрлэл ингээд Facebook, Instagram явах юм болов гэсэн энэ жил айгуу бага байлаа. Тэглээ. Ер нь бас айгуу чимээгүй л болол өнгөрлөө те. Тэгээ оддын хувц сүртэл ингээл гоё гардаг байсан. Энэ жилийн хувьд бас айгуу бага байлаа. Яа тэгэхээр нөгөө дэлхийд дахнаа бас нөгөө дайн дажин давхар мэдээллийн урсгалууд айгуу өөр тийшээ хандж байгаа учраас зарим нэг үйл явдлууд бас юу явах та. Энэ жилийн хувьд нэрээ жоохон бага байх шиг сенсац жоохон багтаа. Жоохон дарагдлаа те. Яг тийм байна. Яг тийг санагдсан. За ингээд миний дэлгэцэг ширлэх боломжтой болол бүгд хамтдаа харцгаая. За өрөг цагийн маань дээр гарсан мэдээлэл нь тэгэхээр яг энэ нөгөө Оскарын шагнал гардуулах үйл ажиллагааны торгон мөчүүдийг бид бүхэн хамтдаа харж байна. Тэгэхээр яг ямар төрлүүдэд ямар жүжигчид шагнал гардуулж авсан бэ гэдгийг та бүхэн маань дэлгэрэнгүй ороод хараарай. Тэгэхээр кино урлагт бол отгоогч сайн мэдж байгаа маш олон төрлүүдтэй байдаг. Тэр болгон дээр шагналууд бас тодруулдаг байгаа. За жишээлх юм бол шилдэг богино хэмжээний баримтат кино, тэр All the Empty Rooms гэдэг энэ ихтэй амар алдартай юм шиг шагнал авсан байна. Шилдэг нүр бодолт үсэлт. Аватар бас Оскар авсан юм биш үү? Тийм биш. Visual effect дээр Аватар авсан юм байна. Тийм байна. Аватар үзэж амтсан уу та? Үзсэн шүү дээ. Сүүлийн ангийнх нь үзсэн. Үнэхээр гоё ясаа ёо. Амар алжилж шүү дээ. 3 цаг тэгсэн мөртлөө үнэхээр уудахгүй байсан. Амар гоё байсан. Надад бол таалагдсан. Ер нь л Аватар анх гарсан цагаас эхлээл гайхалтай байсан л та. Бүх цаг үед бол visual effect-ийг бүр тултална хийдэг байсан. Тий, эффект тэр бол угаасаа амар супер те. Ялангуяа тэр нэг юм байгаль болон те амьд бодгал хоорондын холбоог бол өстой нэг хийсний хараа. Үлгэрийн юм шиг л те. Үнэхээр гоё. 10 жил өмнө гарч ирсэн байл ч те. Эхний анги нь. Тий штэ. Миний амьдралдаа үзчихсэн хамгийн вау гэжсэн кино чинь Аватар 1 байхгүй. Яг хараад вау. Гэтэ бас жүжигчднаас жоохон гөгшрөөл лээ те. Сүүлийн анги дээр те. За таны мэдээлэл. За миний мэдээлэл. За миний мэдээлэл болохоор зөв визтэй холбоотой. За тэгээд энийг юм жоохон гонигтай ч юм шиг тэмхүү мэдээлэл хэрэгч байна. Тэгээ Монгол улс Америк нэгдсэн улсын визийн бондод хөтөлбөрт хамаарууллаа гинэ. Ингээд Монгол улсын Америкийн визийн бондод хөтөлбөрт хамааруулсан байна. 2026 оны 4 сарын 2-ны өдрөөс эхлээд B1, B2 английн визний бүх шаардлагыг хангаж буй Монгол улсын иргэд виз олгохоос өмнө $5,000-аас $15,000 хүртэлх хэмжээний барьцаа байрлуулна гэж байгаа байхгүй юу? Oh my god. $15,000 барьцаанд тавих юм уу? Тийм $5,000-аас $15,000 барьцаа хадгалуулж агаад тэгээд бонд хадгалуулж агаад тэгээд виз өгөх. Хуучин бол бид нар ч нөгөө визнийхаа мөнгийг л өгдөг байсан шүү дээ. Нэг хэдэн доллар ч юм бэ дээ, $150 байсан. Одоо тэгсэн чинь маш их хэмжээний ингээд мөнгө. Тэр одоо жагсаалтад Монгол. Гэтэ яг нөгөө манай гадаад хэргийн яамнаас бас энэ дээр айгүй чухалчилж, гадаад харилцааны яамнаас бас чухалчилж энэ дээр бас айгүй сайн ажиллаж байгаа юм байлээ. Тэгээд тэгэхээр гайгүй болчихвол уу гэсэн гордлого байна. Тэгэхээр бас та бүхэндээ бас нэг чухал юмыг хэзүүлээ. Хэрвээ та нар визээ мэдүүлж хагаад 3 дахь этгээдийн цахим хуудас ашиглан барьцаа байршуулахгүй байх, мөн консулын албан ёсны заавар авалгүйгээр ямар нэгэн төлбөр хийхгүй байхыг бүр анхааруулж байгаа юм байлаа шүү. Тэгээ барьцааг бүрэн байршуулах хүртэл Монгол улсын иргэдэд B1, B2 англи виз олох боломжгүй болж байгаа юм байна. За тэгэхээр манайхан ч нөгөө мэдхгүйгээр ингээд шууд энэлүү данс руу ингээд та тэдэн төгрөг байршуул гэдэг тэр мэдхгүй буруу бас данс руу байршуулж мөнгөө бас лойрдуулах гэдгээс бас
сэрэмжилж байгаа шүү манайхаа. Тэгэлгүй яг одоо нэг мөнгө байршуулдаг байх үеэс ихсүүлэл ер нь визний зөвлөгөө мөвлөгөө гээд өөр олон газрууд байдаг байсан. Тэр дунд сайнтай муунтай аюул олон тийм нэг юм скамын хэрэгүүд бас зөндөө гарч байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр бид бүхэн анхаарал хянамжтай байж тий өөрийнхөө эдэн материал хөрөнгөөр бас тоглохгүй тий залуулахгүй байхтаар анхаарах нь зүйтэй болоо гэж бодож байна. Үнэ. За одоо энэ сэдвийг бол одоо үнэхээр ярмаар санагдсан юм аа. Одоо юу вэ гэхлээр бид бүхэн сошиалаар хэдэн бараг 7 хоногийн туршил үеийнгийн дээрлэхлэлтийн талаар бүх нийтээр ярилцлаа тий амтай болгон л ярилцлаа. Тэгэхээр энэ талаар бас мэдээлэл хүргэе гэж бодлоо. За тэгэхээр өсвөр насны хүүхдүүд нэг бүлэглэн хүчирхийлж дээрлэхэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд бол тархсан. За тэгэхээр уг бичлэгтэй холбоотой хүүхдийн аюулгүй байдал, үеийнгийн дээрлэхэлт, за мөн сургуулийн орчмын хүчирхийллийн асуудал дахин одоо хурцаар хөндөгдөж ирж байгаа. Тэгэхээр энэ хэргийн талаар цагдаагийн ерхий газраас тодруулахад хин сургуулийн хэд хэдэн сургуулийн 8 сурагч удаа дараалан хүчирхийлэл үйлдсэн мөрдөн байцаалтын явцад тогтооцсон байгаа юм байна. Тэгэхээр энэ хэрэг бол нийгэм даяараа ингээд юм шүгэл үлээсэн хэрэг болж байгаа. Тэгэхээр яалтчгүй олонний анхаарлын төвд байгаа учраас хэдүүлээ эхлээд манай Монгол телевизийн мэдээний албанаас хөрвүүлж байгаа мэдээний хэсгийг бас нэг тайван байдлаар үзчихэд дараа нь хамтдаа бас ярилцъя гэж бодож байна. За. Сургуулийн ангийнх нь хүүхдүүд өөр ангийн хүүхдэд зодтолдуулаад тэгээд нөгөө хүүхдэд бэртээд гар хөл нь хуурсан баггүй. Тэгээ одоо сая 3 сарын 1-ээс жилд авсан. Тэгээ одоо хохиролтой байгаа байхгүй. Одоо өмгөөлөгч аваад шүүх хурлын урд нь хоошлоод ингээл айгүй удаан процедуртаа явдаг юм билээ. Тэгээ камер шүүгээд ямар хүүхдүүд байсан инээ тэр ингээл яасан. Ангийн багш болон сургуулийн захиргаанаас бол тоохгүй байхгүй. Ингээд нийтээр нь хурал хийгээд дахиж ийм байж болохгүй гэд яа гэсэн тийм болоог шүү дээ. За манай улс бол 2024 оны 1-р сард хүүхэд хамгааллын тухай хуулийг шинжилэн найруулж тухайн оныхон 9-р сараас шинжилсэн хуулийн найруулгыг мөрдөж эхэлсэн. За ингэснээр манай улс анх удаага үеийнгийн дээрлэхэлтийг хуульчилж хуулинд тусгаж өгсөн юм аа. Станараа энийг үзгэр жоох яг стресстэй байх юм. Ер нь таны үед иймэрхүү дээрлэхэлт байсан уу? Хэр байсан бэ? Байсан бол ер нь бол байлгүй яг хэвтэ энэ чи үе цагийн үед бол энэ бол дээрлэхэлт бол юу байгаа. Бидний үед бол яг нөгөө нэг юу байхгүй лээсэн. Утас шүрмэн сошиал ертөнц байхгүй байсан болохоос гэтээ бидний үед арай нэг юм хүнлэг байсан болов гэж хараад байгаа юм. Сүүлийн үеийн бичлэгүүдийг үзсэн чинь тэр үлстэ тэр хүүхдийн нүүрлүү зогсож байгаа. Би бол тэрийг үзэж чадахгүйсэн. Өглөө би яг босоод яг дөнгөж эхэлж байгаа үед нь үзээд миний бүр зүрхээр амар өвдөөд би бүр өөрөө ядчих чахад яг шилжилтийн насны 2 хүүхэдтэй. Тэгэл ингээд нөгөө шууд тэрийг үзэл маш стрессцэн. Бидний үед бол байсан. Гэхдээ тийм амар ингээд нэгнийга тэгж амар бүлгэлж зодож тийм бол харьцангуй байгаагүй. Нөгөө дуудаж байгаа сургуулаараа дуудаж байгаа. За одоо ингээд тэн цуглаж байгаа бүгдээр нийлж байгаад ингээд зодолтын бодолтыг гэдэг тийм байсан. Гэхдээ тэр нь тийм амар ч юм болдгоо. Тэхүү үедээ ингэж байгаа л ингээд мазраал өнгөрдөг байсан. Одоо бол тэр бичлэгийг хараад миний үл зүрх хэвээр маш их тэр өдөр ч ингээл айгүй стресстэй байсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ ярилцсан. За миний хүүхдүүд ийм болоод байгаа юм байна. Сошиал дээр мэдсэн үү гэсэн чинь манай хүүхдүүд нь фейсбુક үздэггүй, мэдэхгүй л гэж хэлээ. Тэгээ инстаграм дээр тэрнийхэн дараа маргааш нөгөөдрөөс нь гараад ирсэн чинь үзсэн гээл тэгжлээ. Тийм учраас ингээд та бүхэн хүүхдүүдтэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Өдөр болгон хүүхдүүдтэйгээ би бол ингээд аягаа угаал хоолоо хийгээл хүүхдүүдтэй гэрээ цэвэрлээд байж байгаа. Өнөөдөр юу болсон? Яасан? За хүүхдүүдтэй яаж ийж ийн? Ангийнх нь юу болж ийн? Миний хүү өнөөдөр юу болсон? Сургууль дээр яасан хийсэн гэж цаг тутамд ярилцдаг. Тэгэхээр ер нь бид нар ингээд одоо бидний ер нь нэг ажил төрөл гээд хүүхдүүдэд хэтэрхий хайчаад байгаа юм шиг санагтаад байгаа. Тэ ингээл амьдрал ах уу нэ тэрийг ингээд хүүхдүүд нь за ингээд болчлоо да за гэд. Тэгхгүйгээд ярихгүй байгаагаасаа болж бас нэг жоохон алдаа гаргаад байгаа юм болов уу? Тэгээ хэлд оройтойгүй байгаад ирээ та нар бас хүүхдүүдтэйгээ ярилцаарай гэж хэлмээр. Би яг энэ боломжийг ашиглаад ганцхан ямиг олон нийтэд бас уриалмар санагдаж байна. Бид нар хүчирхийллийн эсрэг хүчирхийлэлээр хариу аргах хэмжээ авахыг би бол хувийн зүгээс бол дэмий гэж бодож байгаа. Тэгэхээр сошиал орчинд комментар тий болсон болоогүй хэнийг нь мэдгүй хүүхд толгоныг хараагаад ч юм уу тий нэг хүний нэр зохиож гаргаж ирээл тэрэн дээр ингээл харааж өрөөж ахихаа оронд яг таны хэлдгээр хүүхдэд удаж ирж байгаад миний хүүн дээр юу гэж бодож чинь чи байсан бол ямар үйлдэл гарах вэ? Энэ л жинхэнэ таны хийж чадах үнэхээр бодит үйл явдал байхгүй. Тэгэхээр яг ингээл залуу хүүхдүүдийг
өөдөөс те ингээд листонерэ хамаг болохгүйгээр хараагаал хэлж яахыгаа оронд өөрөө өөрсдийнхөө хүүхдүүдтэй яг тулаад ярилцаасай л гэж хүсэж байна. Тэгвэл тэр нэг сошиалын комментээр одоо хэдүүлээ юунд ч үр дүн төрөхгүй шүү дээ. Үнэ. Тэр танаа үед бас тиймэрхүү дэрлэлтийн ер нь хэр байсан бэ? Байсан шүү дээ. Одоо ингээд би сандаг байхгүй. Манай ингээд яг ихчнэр заяа. Манай сургуулийн ингээд дээдлийн ихчнэр ингээд хоорондоо ингээ ойрхон сургууль хоорондоо зодтолдог заяа. Тэгэл ингээл зодон хийгээл дуусны дараа шалаар ингээл дүүр өсмөс заяа гэл. Хүү яа болооч яана тэрэ гэл ингээл тэгэнгүүт нөгөө ихснэр ч юм уу ахнар ч юм уу бүр улам хөөрөөл зодтолтой болцтой нэрэ тэр ийм тэгсэн тэр үе үед байсан байгаа байхгүй. Тэг байсан. Гэтэ гол юм нь одоо ингээ тийм сошиал байдлаар ингээ хүний бичлэг нэр төрд халдаж те тэрийг нийшээ тийшээ тарааж тийм юм бол ерөөсөө байж байгаагүй. Тэгмэд яг энэ нөгөө хувь хүний одоо нөгөө мэдээллийн аюулгүй байдалтай нэр төр гэдэг юмыг сошиалар дамжуулж бүр юм хурцаар муухагаар хийж байгаа үйлдэл гэж л би одоо харж байна. Үнэ. За нэрээ тэгж санагдчихж байгаа шүү. Тэгээд тэгэхээр хүүхдүүд маань эцэгчүүдтэйгээ хүүхдүүд маань ч хүртэл эцэгчүүд маань өрт хүүхдүүдтэйгээ сайн ярилцаарай л гэж зөвлөж чинь тий. Яг үнэ. Тэгэл нэг сошиалар над руу нэг хүмүүс тэгсэн байсан чи яг энэ өсвөр насны хүүхдүүдийн талаар дуу хоолойгоо өргөж бичлэг хийгээч гэдэг. Тэнгүүд ганц л хэлмээр байгаа юм одоо ингээл юм болгон дээр ингээл орилоод л ах миний хувьд бол бас утгагүй л юм л да. Хамгийн гол юм нь сонсож гол юм нь юу гэхээр нэг нэгнээ хүчирхийллийн өдөөс хүчирхийллээр битгий хариу арга хэмжээ аваасай тэр хүүхэд мэдгүй штэ ингээд тэр зүйл нь гоё л гэж бодоод тэр хүрээлд орохын тулд дагаад юу ч хийж байгаа ухамсарлахгүй хийсэн байж болно. Гэтэ тэр хүүхдүүд ч гэсэн цаашаа ирээд байгаа учраас тэгтээ хүчирхийлэл чинь ерөөсөө зөвхөн 10 жил биш байхгүй юу? Ажил мэргэжил дээрж байгаа, сургууль, соёл, алтан байгууллага дээрж байгаа бүх газар байгаа байхгүй юу? Одоо жишээхэд улсын байгууллага ч юм уу бүх л газар ер нь тодорхой хэмжээний шатандаа юм зарим нэгэнд фракцанд оруулахгүй тулд гадуурхалт байгаа. Тэгэл янз янзын тийм ёс суртахуунууд ер нь байна л да. Одоо жишээ нь ажил, мэргэжил, албан тушаал бүх салбарт байгаа байхгүй. Тийм шүү дээ. Одоо ингээд миний санахын намайг жоохон бах цэцэрлэгдэж байсан. Тийм. Одоо ингээд энэ гоё гэрээсээ гоё идэх амттай юм авчирдаг болохоор энтэй ажиллана гэдэг ч юм уу те би авчирч чадахгүй болохоор надтай хүүхдний ажилддаг ч юм уу тийм кейс бейснийг би аягүй сайн санаад байгаа байхгүй. Тэр нэг албан байгууллага дээр ч хүртэл одоо нөгөө фракцаараа ялаад тэр нэг фракцад нь орохгүй бол нөгөөх нь ажил дээр нь гадуурах ч юм уу энэ бол бас байдаг кейс би аягүй сонсчихсэн. Яг тэгвэл нөгөө ингээд ажил дээр чинь албан байгууллага дээр чинь ингээд тусдаа фракцад үүсч тийм байл шүү дээ. Тэгээд нэг фракц руу оруулах гэх нөгөөт нь ингээд орж марахгүй өөрөө нөгөө 50 бас баймаар биш үү. Тэгтэл шууд ингээд гадуурхалт мадуурхалт явагддаг юм байна. Тэгэхээр эн чинь одоо ингээд үе шат тэгэл бүхэл газар хандаа л гэж хараад байгаа шүү дээ. Харин тэгээ одоо би яг энэ үед амьдарч байгаа ухаан цэцэн ард түмэн минь ийм имийг одоо хэдүүлэх байлё. Энэ юроосо гой зүйл байхаа болсон тий. Тийм шүү. За тэгээд коммент орж ирж байгаа юм байна манайхаа. Коммент харч тий. Яг манай нэг сая хэлсэн нэвтрүүлэг маань бид бүхэн хамтдаа нэвтрүүлгээ хөтэлдэг те хамтдаа үзэл бодлоо илэрхийлдэг гэж ярьж байсан. Тэгэхээр коммент бичихдээ бас нэг зүйлийг анхаараарай. Ингээд бусдынхаа хүндтгэн те харилцаан дээр бас анхаарж агаарэ гэж бас захиж хэлмээр байна. Тэгвэл хаяа харж байхад яг ингээл хөндлөө ороод ирд юм л шүү дээ. Юунд дургуйч стресс ч ядаас ойлгохгүй. Гэхдээ яг үе юм ууртай хүмүүс орж ирдэг юм л. За манай коммент орж ирсэн байна. 13 үзсэн байна. Мега чи хаана гинэ? Ээж аваад хүүхдтэйг дотн ярина. За ингэж юм яс юмн дээр манай гүндэгмаа битсэн байна. Яс юмн дээр ээж аваад хүүхдүүдтэйгээ дотн яриа өрнүүлдэг шүү гэсэн байна. Үнэ. Тийм учраас нөгөө шууд дотн яриа өрнүүлнэ гэдэг мэн шууд за одоо өнөөдөр юу хийж гэхээсээ илүү хүүхдтэйгээ хоолоо ээж явахдаа гэрээ цэвэрлж явахдаа шалын ярьчих явахдаа өрөөнд нь ороод юм эмхлүүд юм ярьж явахдаа л тэр асуултыг асуухгүй л шууд ингээл заан шиг өнөөдөр юу хийж чинь чи өнөөдөр яасан гэх юм бол хэр өртөө хариултгүй манай хүүхдүүд бол яг дэгдэг. Тэгэхээр би хүүхдүүдийг ингээл юм ярьж байгаа л ойр зуртаа яаж нээдэр гэж мүж ягаад яриаг өрнүүлдэг. Тэрийг ярныг өрнүүлнэ гэдэг чинь бас одооны энэ жинзийн үеийн хүүхдүүдэд тийм яриа өрнүүлнэ гэдэг чинь асар бас ухаан бай шаардсан шүү дээ. Тэрнээс шууд сууж байгаа нааша өрөөдөр за өнөөдөр яасан гэдэг те.
Тий, ээж автагаа ярихаар загнаад байдаг гэсэн комент орж ирсэн байна. За үнэн шүү. Үнэн. Би ч одоо бас заримдаа ч загнадаг юм аа яана. Баларсаа. Заримдаа ч бас загнадаг юм аа. За тэгээд одоо үзэгчтэй бид өнөөдрийн маань нэвтрүүлгийн маань гол сэдв болох цэргийн баяраар ирчүүд маань яг баярлах нь зөв буруу юу гэдэг сэдвийн дугаа тун удахгүй та бүхэндээ хэдхэн хормын дараа иргэн уулзцгаая. Нэвтрүүлэгтээ эргэн давтаа морил үзэгчтэй бид бүхэн өнөөдрийн дугаартаар Эр цэргийн баяраар цэрэгт яваагүй ирчүүд маань баярлах ёстой юугүй талаар ярилцгаа. Тэгэхээр энэ сэдв рүүгээ орохын өмнө та бүхэндээ дахин нэг сануулга хүргэе буюу манай Generation Gap нэвтрүүлэг маань дахин нэгэн одоо хөтлөгчийг хайсаар байгаа. Тэгэхээр 70-аад оны төлөөл болсон гайхалтай эмэгтэй та өөрийгөө сориод те шинэ гой зүйл туршиж үзмээр байх юм бол манай нэвтрүүлэг рүү чөлөөтэй холбогдоорой гэж хүсэж байна. Манай зүйл бороо бөгөөрэй. Бэлэн шүү. Таны судалтын хүлээж байна. Тэгэхээр заавал мэргэжлийн хөтлөгч байх шаардлага байхгүй. Тийм учраас та өөрийгөө үнэхээр би чадна гэж бодож ивэл энэ судал маань хүлээж байна. Тийм шүү дээ. Хүлээж байна гэдэг ба шүү дээ. За комент ирж байгаа шиг байна тий. За тэгээ зайл хүртэл уншчлаа. Ээж аавтайгаа ярилцах гэхээр загнаад байдаг гэсэн тий. Энэ бол ялцшгүй манай үед дээр ч гэсэн байдаг. Би одоо ч хүрнэ ээж аавтайгаа ингээд ярилцахад жоохон бишүүрхэж нэг юм айц бол надад байдаг. Одоо нэг талаар хүндлээд байгаа юм шиг хэрнээ нөгөө талаас бас жоохон нэг юм цензур ал байгаад идэх надад бол ер нь манай үеийнхэнд бүр илүү тэр одоо бүр юм хаалттай байдаг. Манай үеийнхэн ч нөгөө биеиндээ хайртай мартай гэж хэлэх нь жоохон бага байгаад байдаг тий. За тэгэхээр ирчүүдийн сэдвийг ярилцъя хоёлаа тий. За өнөөдрийн сэдв бол цэргийн баярт яваагүй бол та нар ингээ баярлах ёсгүй гэд ингээд ирээд идэв шүү дээ тий. Тэрэн дээр цацаа ер нь юу гэж бодож байна? Бид нар бол яг эрэгтэйчүүдтэй зориулсан баяр ер нь байсан ч тэрийг нь үл аашаадаг. Тэгэхээр энэ дээр нэг юм тэгсэн бол тэг гэдэг ийм шалгуур тавихыг би бол дэмжихгүй байна. Эрхэн л бол эрхэн шүү дээ. Хөрхийн минь нөгөө фэйсбүүкээр битүү байсан шүү дээ. Өнөөдөр 18 цаг бишээ 3 сарын 18-ны 14 цаг гэж яхад одоогоор нэгч юу бэлэг бооцолсон ирэх хүн эртэйчүүд харагдсан гэх амар өөхөө. Тэгээ одоогоор бас яасан нөгөө тэдэн цаг болж байгаа. Одоогоор баярлаад явж байгаа. Өчтөр би бүр тэрийг хараад өгтлэнээс нөгөө 21 цагт ном ногоо байгаа байхгүй юу нөгөө 21 цаг болсон чинь нөгөө замыг дүгжил байхгүй. Тэгсэн чинь энэ ирчүүд хаагар байл энэ муу ирчүүдэд яваас нэг пив өгөөд гэрт нь аваад хайшсан юм шиг нэ. Чаас гадуур явж байгаа ганц баярлуулж байгаа явж байгаа ганц ширхтээ он алга. Зүгээр ганц пив уулгаад гэрт нь хориод гашаа ийцсэн юм байна. Яа. Тэгснэ бас нэг юм пост яваад байсан. За өнөөдөр Ladies Night 18 биш 3 дахь өдөр Ladies Night. Тэгсэн байсан тэгэхээр ирчүүд маань үнэхээр тунд аруухан баярлсан юм шиг байгаа юм тийм. Гэтэ ер нь бол яг баяр алганыг аль болох ингээд бас гоё тэмдэглэх нь зүүн хэрэг. Ягаад гэвэл дараад нь хүүхдүүд ч гэсэн тэгээд цэргийн баяр тэгэхээр заавал цэрэгт явсан баярлах эсвэл ахгүй да. Би бол тэгж боддоо шүү дээ. Тэр чинь эрэгтэй хүн шүү дээ. Цэрэг дайн тулаан байлдаан болвол муусаа ирчүүд минь муусаа нэ яна үүргэмт муу ирчүүд минь өөр хэмээн тэгэл явж л таарна шүү дээ. Тийм учраас битгий алгуурлан гадуурхаа. Тэгээд бэлтэг жоохон ч гэсэн бэлэг өч би тэгээд өчтөр нөхөртөө бэлэг өгөөг өнөөдөр надад амар гомдлсон. Та одоо өөр ингэж хилчээж үлэрч болох хэрэгтэй шүү. Яста баларсан. Одоо нэг жилээд аваад чамаагүй аваад орохоос баларсан. Тэгсэн чи ингэсэн өглөө үгүй яах вэ? Хүн ерөнхийдөө яг гордтгол юм байлээ гинэ. Тэг юу гордч өгөө би өнөөдөр юу ямар баярлээ гэдэг шиг болсон шүү дээ өглөө хамт явчихсан. Тэгсэн чи надад яах вэ нэг шоколад аваад авсан чи хүний сэтгэлжтэй хүн баярлж шүү дээ гэсэн чинь үгүй тийм л дээ би ч юм үгүй гэж бодож илээс л та. Тэгээд чи нөгөө шоколад 3 литр идэхгүй байгаа ч тэгээд би шаардлагагүй гэж бодсон. Идэхгүй ч гэсэн яах вэ гэж чаваас өөр хэлж дагуулж байсан. Ганчимэг цэрэгч маань Монгол эр хүн болгондоо баяр хүргэх хэрэгтэй хаа гэж байна. Үнэн шүү дээ. Яг үнэн шүү. Ирчүүдээсээ л бид хүсээд байдгийн өгсөн хэр их юм бол доо гинэ гүндэг маа. Үнэ мо ирчүүдийг 3 сарын 8-нд бэлэг өгсөнгөө дарвас юмнуудыг л муулаад байдаг гэж өөрсдөө нэг 18-нд баярлуулчихгүй тий. Тий. Их сарын ирэхэ дайн болоод их орон дуудахад ирчүүд маань л явна шүү дээ. Тийм болохоор чи явсан яваагүй гэж ялгах хэрэггүй байх оо. Үнэ. Би яг наадах чи хэлмээр. Яг үнэ. Би бас яг тэгж бодож байна. За тэгээ 3 сарын 18-нд нөхөж баярлуулаарэ. Тэгээд хоол моол гоё. За тэгэхээр пост харж байгаа сэтгэлийг унших уу тий. За тэгээ сүүлийн үед цахим орчинд юу болж байна? Ямар постуудыг хамтдаа харцгаая. Цэргийн баяр бол
Цэргүүдийн л баяр, ирчүүдийн баяр биш. Баярламаар үл цэрэгт явцгаа тэгэл болоо. Яа тий. Одоо тэгэл Мартин амнаар 50 кг жинтэл бол баярлна гэдвэл яа муухай үстэй тий. Гэхдээ Мартин амнаар бас тэгээд идэг үстэй. Их болцсон л ээж болцсон л бол эмэгтэй өөр чин 6 сарын нэгэн тэгээд идэг тий. Тэгэхэр чин юу бас тэгж болохгүй л дээ тий. Тийм ийм нэг ийм ялгарлаж байгаа юм шиг байх ч муухай штэ. Цагаад бол бүгдээрээ л их орныхоо төлөө явна штэ. Тий. Цэргийн баяр боллоо яах гэж байна гинэ. Яах вэ? Цэрэг ээр төрүүлсэн миний баяр болохоор тэмдэглэлээ л гэлээ гинэ. Гэтэ нэг иймэрхүү постууд юу нэгсэг болоосон. За өнөөдөр хүүнэр төрүүлсэн ижүүдийн баяр гэсэн байсан тий. Бүх баяр заавал нэг эмэгтэйчүүд эзэн холбоо гэдэг чинь болдог тий. Гэтэ ер нь яг нөгөө юу л да нөгөө манай өөрөө монголчууд маань амар гоё юм юу ахгүй хошуу хүмүүс ахгүй хошин мэдрэмж амар тулцсан хүмүүс ямар нэгэн баяраас янз янзын болонгууд тэр постууд нь бол бас гоё бас лилэг хатаан штэ тий тэр юм явж байгаа юмнууд нь маш гоё мэдрэмж бас амар өндөртэй санагддаг штэ ээж нар цэргийн баяраар баярлнаа гэж баярлнаа гэдэг байгаа штэ ерөөсөө тий тиймэрхүү юмнуудыг хараад бас баахан инээжсэн хитрээд идэх юм аас тий бас зүйтэй эрэгтэйчүүдийн баяр гээгүй цэргийн баяр гэсэн байгаа. Цэргүүд алба хаасан хүмүүс аримд ажилтай эмэгтэйчүүд баярлаг. Бяданд юр баяр хэрэггүй дээ гинэ. Бодвол эрэгтэй хүн л битсэн юм шиг байна. Тийм байна. Тэгэхээр бас нөгөө нэг энэ дээр чинь болохоор зэрэг цэргийн алба хаасан тэгээд бас мараа эмэгтэй ажил юм хүмүүс аягүй хэд юм бэл ч тий. Мөрдөстэй манай эмэгтэйчүүд бас их баярлдаг гэл. Тэгэл цэрэг цагдаагийнхан баярлдаг. Тэгэл муусаа муу ирчүүд ингээд ирчүүдийн баяр гэж тусдаа юугаар ч ялгарлтгүй нэг тийм баяр нэмийг гаргаад 8 сарын 8-нд аудын баяр гэж байдаг. Тэр мэн тэгтээ нэг газар авдаг юм а тий. Аудын баяраас нэг явдаг юм. Нэг газар авдаг. Хаа нэг постууд л нэг эхнэр нь оруулал орж нэгс нэг явдаг. Тэгтээ сая яг тэгж анзаарчихсан уу? 3 сарын 8-нд болохоор зэрэг ингээд готомжаар битүү цэцэг барьсан амар хөөрх ирчүүд маш их байсан. 3 сарын 18-нд хов хаасан. Замыг төгжрүүлж байгаа байхгүй заяа. Байсан тий замыг төгжүүлж байгаа хөө. Тоглолт моголтч бараг шатсан гэсэн ихэнх тоглолтууд. Үгүй амт үзэг яах гэдэг юм бэ? Чиний баяр шалыг гэртээ ор ганц би уул аваад баярлаа гэдэг шиг юм шиг. Кичтэй юм шиг. Хүүшээ бүрийн дайр нүцэг комментатор зэнэ. Гэхдээ эмэгтэйчүүд бид ир нөхрийнхөө төрсөн өдрөөр хүртэл өөртөө бэлэг авах хүсэлтэй байдаг. Яана. Арид. Бас арай тий. Арид зинт байна. Төрсөн өдрөөр хүртэл чиний төрсөн өдөр надад бэлэг өгөө. Харин тий. Тэр бас болохгүй. Гэтэ мөн ирчүүдийн мэнээр өстө тэгж болохгүй шүү. Ер нь одоо тэгээ жоохон ч гэсэн тий. Ирчүүдийг хаяач болов харил. Өстө нэг тийшүүлэг өгдөө шүү дээ. Тэ штэ. Яг үнэн их орноо батлан хамгаалсан ирчүүдийн баяр шүү. Эмс октоос ялгахдаггүй нялцгаа биетэй арчаагүй хүмүүсийн баяр биш шүү. Ер нь баярынхаа утга учирыг ойлгож тэмдэглэх хэрэгтэй гинөө. Хөөе. Юу гэсэн үг юм бэ ч. Яг нөгөө яг цэргийн баяр яг цэргийн хүмүүсээр нь л байлгал л да гэдэг бас нэг өнцөг яваад байна. Доос ялгахдаггүй нялцгаа биетэй арчаагүй хүмүүсийн баяр биш шүү гинэ. Эртөө үнийг бас ингэж хэлцтэй болохгүй шүү дээ. Энд чи юу гэсэн үг юм бэ? Тэ нялцраа бие мэтэ гэдэг чи юу гэсэн үг юм? Наад чи гадаад үзмжээр шүүгч нь бол тэгэл утгагүй шүү дээ. Ийм байдлуудаа ламсан үед өнгөрсөн шүү дээ, тий. Одоо ийм ярьж байгаа л онцгүй, айгу мэдрэмжгүй байна. Энэ үнтэй суусан эрэгтэй хүн бол алуулах юм байна гэхгүй. Алуулах юм байна гэдэг шүү дээ. Энэ бол онцгүй санагдчихна. За гүндэг магч манай нэг үе бодвол ирчүүдтэй хүндэлж хайрлаж баярлуулдаг болсон байх оо гинэ. Нөгөө талаас сайхан ихнэрүүд те гэр бүлүүд байна. Би болохоор зэрэг юу гэж хийсэн гэхээр өчигдөр ямар пост хийсэн гэхээр ихнэрээ сайхан авч яваа бүх сайхан гэр бүлээ сайхан авч яваа бүх ирчүүдийн баярын өдөр баярын мэнд төрөй гэж стори хийсэн. Яг үндэ ер нь бол бүх ирчүүд гэр бүлийг тижээгээл өглөөнөөс ахуулаад ста нэрээ ажиллаа хийгээл оройдоо хөөх юм ингээл ядраал орж ирдэг ороод ирэнгүүт нь хүүхдүүд нь ханиуд нь бүгд тосч аваад бөөн баяр болдог. Хүн болгон өөрийн гэсэн юу хүлээх үүрэгтэй байдаг ир хүн. Тэгэхээр энэ баяр бол ста яг л гоё гэр бүлээ сайхан авч явж байгаа. Бүх сайхан гоё ирчүүдийн баяр гэж би боддог. Уул шугамдаа бол арь цэргийн баяр гэдэг чинь буу үрсэн ирчүүдийн баяр болохоос энэ хараалын үг юм биш үү? Тийм хараалын үг юм. Дамжсан банд нарын баяр биш гинэ. За. Гэтэ арай бас болохгүй. Ер нь хүн story post хийж бодлоо тэр хүний үзэл бодолтой. Гэтэ ерөнхийдөө нэг иймэрхүү баярыг зүгээр алгасаад чимээгүй зарим үе дээр өнгөрчих айгу зүгээр идэв шүү гэж бодож байна. Тийм үү? Үнэн шүү өнөө. Тэ? Үнэн.
Ир нөхөр чинь инх саран ирэх нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай зүгээр нэ. Тиймээс тэднийг битгий гарга гэсэн учраас тэр өдөр төгжрэлгүй байсан юм гин. За. Өөр бас нэг юм комент орсон байна. Их орноо хамгаалах хэрэг гарвал чи цэрэгт яваагүй ир хүн биш гэд үлдэхгүй л байх. Хамгийн түрүүнд л бөгөөд л явах. Тийм шүү. Тэр бас яг үнэ. Тэр ирчүүдээ хайрлаа шүү. Гоё энэ баяраар бас гоё баярлуулах хэрэгтэй гэж бодож байна. Яг үнэ. За ингээд хэдүүлээ хөтөлбөрөөр харцгаая. Бид бүхэнд дараагийн ирсэн маань юу байцгаана? Тэгтээ ер нь яг уу манайх нөгөө бас их шооч хүмүүс гэсэн бас зарим үедэр бас энэ баярын өдөр бол бас хитрхи ихсээд байгаа юм санагдтiin тий хийж байгаа постууд бас ямарваа нэг юм бас гоё учиртай байх хэрэгтэй байхгүй энэ гоё баярын өдөр гоё ирчүүдтэй гоё баяр өргөөл өнгөрчих хэвээр юм дээр заавал ийм пост ийм стори хийх ямар хэрэгтэй юм бэ би бол тэгж бодож байна. Тийм штэ. Тэгээд нөгөө талаас нөгөө эрэгтэй хүнийг үнэлэх үнэлэмжийн нийгмийн толин байгаа хгүй те бид нар бас нөгөө талаасаа эрчүүдээ ингэж хардаг юм уу гэлтэл арай л муухай юм бас бичгийн те нэг пивл аваад өгчих гэж ах шиг те ингээл тэгсэр нэ Мартин амнаар утас яалаа ийлээ гэдэг ч юм уу те ингээд тийм ялгаатай байдал нь бас л хүн шүдэ эцээтэй л. Тэгэхээр нийгэмд болохоор зэр нэр ирчүүдийгэж бас хайрлаж ах хэрэгтэй шүү. Эрэгтэй хүн чинь бас өөр юм. Наадталтал багаас нь хүүхдүүдийг гэдэг үстэй та нар ингээл ойлж болохгүй. Чи ир хүн бидтэй гээл те ингэсээр хагаад хатуужилтаа өсгөө хийцэн. Тэнгүүд нөгөөдөл чинь нэрээ би ир хүн ойлж болохгүй гэл эн чинь дотроо зүрхэндээ уйлдэн шүү дээ ир хүн чинь. Тэгээд дотроо гомдлон. Тэгээ ер нь нийтдээ эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс байнга бага бод юм байна. Тэнгүүд угаасаа яг гол шалтгаан нь яг л нөгөө уйлж болдгоо сэтгэлийн эмошн илэрхийлж болдгоо гэднээс дотор хадгалаад нөгөөх нь стресс болоод стрессээс дахиад нөгөө бие физиологтой нөлөөлөд ирдэг байхгүй тийм байна. За тэнийг бичлэг бүгдээр хамтдаа үзье. Статистик хэлэхэд л бүхэн юм бодно ах гэж бодож байна. Эмэгтэй хүнээс одоо 9.7 насаар одоо бага наслж байна. Дундаж наслж. Тэгэхээр энэ маш олон шалтгаантай байгаа хэдий ч энэний дийлэнх хувь нь бол эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Эр хүн гэр бүлдээ хэтэрхий их анхаардаг, хүүхдээ, эхнэрээ, ээжигээ, аавыгаа гэж яваад би яах вэ гэдэг нэг юм одоо бүхэл эр хүнд ийм асуудал байдаг. Тэгэхээр тийм биш юм аа. Эр хүн гэдэг бол та бүхнээр гэр дүүрж, та бүхнээр одоо амьдрал бүтэн болдог учраас та нар маань ч гэсэн бие одоо бодох зайлшгүй шаардлагатай. Яг үнэ. Би яг энэ яран дээр бол яг санал нэгдэж байна. Тийм. Ер нь бол нөгөө өөрөө өөрсдөө хайчдаг. Ажил төрөл, ахуй амьдрал гэл бүх юм дээр ингээд нөгөө фокуслж явсаар байгаад өөрөө өөрийгөө хайчдаг. Зарим үе дээр ч гэсэн ингээд нөгөө эрүүл мэндээ ч гэсэн үзүүлж юмчихгүй. За яах вэ? Би яах вэ? Чи үзүүлгээл ханаагаа үзгээл ингээд. Тэр нөгөө гэр дүүрэгдэг гэснээс яг уржны жил манай аав яг гадаадад биш Солонгост тийш тараад би тэд аав байхгүй яг ингээд цахасраа ихгүй юу. Үнэхээр гэр дүүрэгдэг. Яг үнэ. Аав байгаа үед гэр ямар сайхан ямар өөр байдгийм бэ гэдгийг бүр мэдэрч авч ялла шүү дээ. Саяны эмэгтэй ер нь одоо ингээд баяр аслалч гэсэн манай нөхөр мөхөр яг ингээд байхгүй байж таарж марвал айгуу хэцүү. Баяр биш болчихдог. Баяр биш болчихдог. Тэгээ гэр ингээд амар уйдгартай болчихдог. Тэг ингээд чимээгүй юм шиг. Амар ингээд хүүхдүүд ч хүртэл ингээд аав хайцсан ингээд ингэдэг те. Тэгэл ер нь бол бас орон зай гэдэг бол амар чухал. Эртөө хүний орон зай гэдэг бол энэ гэрт бол асар гоё яадаг. Юу ч ярихгүй ч гэсэн ингээд гоё том ингээд юу ч ярихгүй ч гэсэн тэр бөөдөн дээр ингээд уцаа оролдол телевизэр үзээ сууж хахад амар гоё яадаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө эрэгтэй хүний орлогдчихгүй орон зай гэж үнэхээр байдаг юм байна. Эмэгтэй хүн мянга бие даасан independent бүх юма болгон чадна. Гэхдээ л эрэгтэй хүний орон зай заавал ингээд хэрэгтэй л байдаг юм байна. Дутагддаг шүү. Тэгэхээр ирчүүдийгээ хайрлаарэ. Гоё ирчүүдийн гоё бас дуунууд сүүлийн үед амар гоё гараад ирсэн байсан шүү дээ. Надад амар гоё дуунууд байсан. Ир хүмүүн гэдэг гоё дуунууд байдаг тий. Тэгэхээр ингээ багасаа 9.7 жилээр бага наслна гэдэг чи яа амар шүү дээ. Бараг 10 жил шүү дээ.
Тийм. Тэгээд тэр үлдчихэж байгаа амьдралыг эмэгтэй хүн хань ижилгүйгээр ганцаараа байна гэдэг бас аюулгүй гонигтай байхгүй тий. Гонигтэй байлгүй байд юм бэ. Ингээл хоёулаа хамтдаа амьдралыг ингэж үжил 10 жил ингээл ганцаараа амьдран гэдэг чинь тэгэл амар эцтэй тэр чинь тий. Тийм шүү дээ. Тэгэл хүүхдүүд нь том болчихно. Тэгэл хамгийн одоо хань болох хүн чинь хүний хань ижилэл байх юм. Одоо яг ингээл хараад тахад нэрээ ингээл анзаараад тахад төрүүлээд ер нь ирчүүд нь маш их өнгөрч шүү. 60 гараал ер нь 50 гараал 60 гараал ер нь урт насалж байгаа эрэгтэй хүн бол их ховор байгаад байна шүү те. Тэгэхээр манай Монгол ирчүүд минь аавуудыгаа хайрлаарэ. Тэгээд бас боломжтой бол ер нь цаг тухайн үед нь шинжилгээ, бүтэн биений шинжилгээ гэдэг бол энэ хамгийн чухал. Жилдээ ядаж бүтэн биений шинжилгээнд хамруулж аавыгаа, хануудыгаа за бас өөртөөгөө юу гэж мартахгүй те. Өөртөөгөө ч гэсэн бас давхар бас шинжилгээнд хамруулаарэ гэж. Дадал хөвшил болгоод явах нь бас зүгээр байгаа шүү те. Бас зөв шүү те. Тэгэл аль эртэл мэднэ эрт байх тусмаа боломж их байна л гэсэн. Ер нь гэхдээ ингэдэм байна. 40 дөнгөж гараад эхлэнгүүтэл ер нь яг ингээл жижиг ингээд юмнууд үүсэж эхэлт юм байна. Одоо би ингээл яг 40 гараад ихсэн чил яг ингээл жижигээр ингээл жижиг өвчнүүд нэмэгдэл хит юм байна. Ингээл жижигхэн ходоод улаалттай болоод нойр улчиргаа юм. Элэг өгчлөлтэй ч юм ингээд жижиг суур өвчүүд тэгэл нөгөө нэг холестерины өндөр байна гэл ингээл гарч ирэл хит юм. 45 гарангуу дахиад жижиг юмнууд нэмэгдэл хит юм байна. За ёстой нөгөө гүйдгэрээ гүйе хоёлаа одоо нэр хэдүүд хавшлах нэр хэрүүл амьдрал гэдэг шиг те. За одоо ингээд бас нэг хэсэгхэн хугацааны дараа бүгдээрээ эргээд дахиад эпиртэй уулзцгаая. За студид эргэн тавтай морилоо. Тэгээд өнөөдрийн сэдв маш гайхалтай гоё сэдв байлаа тий. Тэгэхээр бид мөлжүүртэй сэдв байна. Бид өнөөдрийнхээ бас сэдвээр Монголын эрэгтэйчүүдийн холбоо гэж байд юм билээ. Тэр холбооны бас нэг ерөнхийлөгчийг нь урих гэсэн боловч гадаадын улсад явж байгаа учраас оруулж чадаагүй. Тэгээд дараагийн дугаар дээр ер нь оруулъя гэж бодож байгаа. Тэгтээ чи эрэгтэйчүүдийн холбоо гэж мэддэг гэсэн үү? Эмэгтэйчүүдийн холбоо л гэж мэддэг вэ? Би нэг ганц хоёр мим харж ирсэн юм байна. Тий. Оо тийм би харин сая ингээд гараад ирсэн чинь бүр гайхаад хөөх Монголын эрэгтэйчүүдийн холбоо гэж бас байд юм байна. Маш олон холбоонууд байгаа. Одоо чинь ингээд Монголын бизнес эрхлэгчийн эмэгтэйчүүдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо. Монголын интернет ер нь гэхдээ эмэгтэйчүүд маш их байдаг тий. Эмэгтэйчүүдийн холбоо бол зөндөө шүү дээ. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй холбоотой ер нь ийм холбоонууд аягүй их байдаг байхгүй юу? Октийн холбоо тэгэл ингээд маш олон төрлийн гэсэн чинь эрэгтэйчүүдийн холбоо бас байд юм байна гэж. Аавуудын групп байд аягүй хөрөнгө аавуудын групп ч амар хөгжлөө байсан шүү дээ. Одоо бас группуд бас байд юм билээ шүү ер нь. За тэгээд одоо нэг гоё статик тоо баримт үзүүлэх үү тий. За дэлгэцээ ширэлж. За бүгдээр хамтдаа яг өнөөдрийн сэдвтэй холбогдлоо зарим нэгэн тоо баримтуудтай танилццгаая. За ингээд дундаж наслалт гэдэг цөмөр өнгө сая ярьсан шүү дээ. Тэнгүүд ер нь эрэгтэйчүүдийн дундаж наслал 67.9-тэй байгаа юм байна. Тэгээд хамгийн өндөр настай эрэгтэй хүн бол 106 настай хүн байна. За тэгэхээр 2025 онд төрсэн хүүхдийн 51.7 нь эрэгтэй байсан байна. Бас нэлийн өндөр төрсэн биш үү те? Манайх чи ер нь бол тэнцвүүхэнд байгаад байна. Тэнцвүү байгаад. Гэтэ эмэгтэйчүүд нь дийлэнхтэй ер нь их илүү гэж бодлогоороо ер нь яваад. 3 эмэгтэй тутамд 1 эрэгтэй гэж ногдоод байдаг байсан. Одоогоос хэдэн жилийн өмнө нэлээ тийм статик тоо байсан. Одоо бол 2025 оны байдлаар 51.7% эрэгтэй гэдэг чинь бас тийм төрсөн хүүхд юм байна, тийм байна. За цэргийн алба хаасан 18 настай цэргийн алба хаасан чи хэд байна? Хаччих. Цэрэг нэртэй 18 хүн байдаг юм байна. Ямар сонирхолтой нэртэй юм тийм байна. Цэргийн алба хаасан байдлыг энэ цөмөөр харах юм бол 18-аас 29 настай хүмүүс бол 17%-ийг эзэлж байгаа бол 30-аас 39 настай хүмүүс бол 41%-ийг эзэлж байгаа юм байна. Ер нь бол гэхдээ цэргийн алба хаасан байдал нас дээшлэх тусам өндөр байгаа доошлох тусам бага юм шүү те. Хуучин дээр үед ч угаасаа яг тийм байдаг гэсэн шүү дээ. Нөгөө цэргийн албыг хүчээр ер нь явдаг гэсэн шүү дээ. Одоо ч гэсэн тийм үү. Одоо бол харьцангуй эрүүл мэнд тэгээ сурах боловсрол гадагшаа дотгошоо сургууль соёл гэд их явдаг учраас тэр нь айгу багассан шүү дээ. Оюутан цэрэг гэнтэр гэж явдаг. Тэгэхээр 60 наснаас дээш гэдэг чинь 87%. Хөөх. Тийм баха. Одоо манай аавын үе чинь бүр 3 жилийн цэрэг байсан шүү дээ. 3 жил цэрэг хаадаг. Манай би ч одоо 3 ахтай гуруула бүгд цэрэгт явсан. Ерөөсөн миний эргэнтэй ойрны бүх хүмүүс цэрэгт явжсэн. Тэгэхээр бид нар ч одоо сүүлийн үед болонгууд яагаад цэрэгт явах нь багасаад байгаа юм гэхээр гадагшаа дотгошоо их оюутан болоод яваад байгаа.
дэлхийн нээлттэй болоод эхлэнгүүт ч одоо гадагшаа доторч хүмүүс оюутан болоод явчихин. Тийм болохоор энэ дээр бол Солонгос бол өстой жинк хат байдаг шүү те. Одон байна уу, мөнгөтэй байна уу, хинэн байна уу, ёстой хамаагүй. Явчаад ирнэ үү, ядагчл байсан нас нь хидчлээ дотроо ол заавал явах хэрэгтэй. Үнэхээр хат байдаг тийм. Тэгээд үнэхээр явахгүйгээ зогтож байгаа хүмүүсийг бол их орноос нь шууд хүн байсан ч хамаагүй ингээд их орноос урсан гэж үзээд хөөдөг. Тийм билээ. Тэгэхээр бас тэр тал дээр бас амар хатуу байгаад те. Тий. Манай Монгол бол харцсан зөөлөмч юм болов уу? Сая үлдэлтэй бараг ингээд 60-аас 69% гэдэг чинь 87.1 гэдэг чинь амар өндөр хувь биш үү те. Тэгэхээр маш их зэрэг тэр жил бас 3 жилийн зэрэг ч бас арай л чанга байж бас одоо 3 амьдралынхаа 3 жилийн зэрэг 3 жилийн зэрэг өнгөрөв те. Манай аав маавыг сонсонгот 3 жилийн дараа явж ирж байгааг их нэртэй болдог байсан гэж байна. Тэрнээс өмнө тэгтээ найз охинтой болоод баяртай гэл тэгээ нөгөөт нь 3 жил ингээд илгээн дэвттэл ингээд хүлээгээл байжсэн байгаа байхгүй. 3 жилийн дараа эрэнгүүт нь бөөм баяр аав ээж нь бүтгтээ манай аав ээж тэгдэг өстэй яг манай ах нар зэрэг яваад эрэнгүүт шин гэр мэр бэлдсэн. Тэгээ ингээд захаа ирж мэрдэг байсан. Амар нэр төртэй үлдлээсэн байхгүй. Тэгээ амар цоошин юм гуцтай хүмүүс сэргээс алгадлаа ингүүт манай аймагт чи бөө юм болдог. Тэгэл аав чи нөгөө 5 амтай гэр бэлдээл бүр бүх юм цоошин дээр нь бүгднгийн эмээл хазар мазартай юм бэлдэж мэлдэ тавьдаг байсан. Тэгэл эхнэрээ аваад тэгэд гомын гол нь манад чи нөгөө багшийн дээд сургууль гээд коллеж гэдэг байсан. Маш олон нөгөө аймагуудаас оюутнууд октод ирдэг байсан. Тэгээд нөгөө нэгэнтэй танилцаад явна нөгөөх нь ирж идэл 3 дахь курс болсон мэ чинь. Тэгэл нөгөөтгөө аваад суудаг гэсэн аюу сайн. Одоо харин тийм ах нар 3 ахын 2 нь бүр яг багшинг ойлгож байсан гэнтэйсэн. Янз наач амар юм дөө гэдэг нөхөр аниг авах гэдэг. Нэг гоё юм гоё гаацтай нөгөө ингээд явсан орон дөрн захаа өгдөг. Захаагаар солилцсон. Тэр үед ямар гоё хийсэн бэ? Ер нь захаа. Захаа одоо ер нь ямар гоё. Одоо ер нь захаа багсан санагч надад л тий. Хоёлын нэрээ гоё энэ болондоо гоё захаа авдаг боллоо л та тий. Нэрээ манайхан гоё үнэхээр гоё сонирхолтой гоё захаа байвал манай бас яг эфирлөө бас бит хоёрлоо захаа илгээгээрээ өөрийнхөө амьдралыг өгүүлсэн гоё захаа байвал бит хоёр бас гоё эфирээр гоё захаа уншиж та тий. Гоё ч тий. Одоо ер нь захаа бол айгуу гоё юм нандин Нандин зүйл алчаад авахгүй тий. Тий. За тэгээ саяны цэрэг алба дээр ярихад бол манай авч гисэн 3 жилийн цэрэг байгаа л нөгөө зургууд нь амар алтартай. Им гой цэрэг хувцастай зургуудаа аваад хадгалсан байдаг. Тэгэхээр тэр нь өөрөө айгүй тийм нэр төрийн хэрэг байсан байгаа. Надад нэг ийм комент орж ирсэн байна. Монгол улсын 2025 оны нийт нас баралтын 62.4% эрэгтэй байгаа учраас 62.4% эрэгтэй байгаа учраас эрчүүдэд хайрлах цаг болсон биш үү гэнэ яа. Нас баралтын добр аяйггүй өндөр шүү дээ эрчүүд нь тий. Тийм байна. За мөн манай дээр комент орж ирсэн байна. 70 оны төлөөлөлөд оролцож болох уу гэд тэгж юм. Тэгэхээр та бүхэн манай ямар ч нөгөө нэг юм өөртөө би болохгүй болов гэж санаа зовхгүйгээр шууд манай нэвтрүүлэг рүү хандаарай. Бид бүхэн 70 оны төлөөлөл болсон гахалтай эмэгтэйг бас хайж байгаа. Тэгэхээр өөрийнхөө орчинд таньж мэддэг хүмүүстэй бас санал болгоорой. Холбогдоорой гэж хүсмээр байна. Тэгээд манайхаа пэйж рүү бичээрэй та бүхэн маань. Тэгээд энэ нэг гоё мессеж орж ирсэн байна шүү дээ. Жаргал сайхан, болор сайхан юм мессеж. Монголын эрэгтэйчүүдийн холбооны дарга нь эмэгтэй хүн байд юм шүү дээ. Энд чи эрэгтэй хүн байд юм бэл шүү манайхаа. Буруу бодоод шүү. Энд чи эрэгтэй хүн байд шүү. За тэгээд үнэхээр манай нэвтрүүлэгт хамтарч битүүртэй нэгэн хамт хөтлөгч хийх хүсэлтэй эмэгтэй байвал та бүхэн битүүртэй холбогдорой. Хүлээж шүү. Терминалын бичвэр өчрөө манайхан тий. За одоо бүгдээрээ хамтдаа боловсрал болон хөдөлмөр эрхлэлтийн талаар зарим нэгэн тоо баримтыг дэлгэцнээ харцгаая. За эрэгтэй сурвалжтай нийт дүнд эзлэх хувь нь гинэ. Ингэж байгаа байхгүй. Боловсрал дээшээ ахих тусам эрэгтэйчүүдийн эзлэх хувь багасаад ирж байгаа байхгүй. Хараа сургуулийн өмнөх нас 51% гэж. Ерөнхий одоо чинь хардаа манайха яг энэ дээр энэ тоон дээр анхаарлаа өгд үзье. Сургуулийн өмнөх боловсрал буюу ингээл цэцэрлэгтэй. За түүний дараа нь 10 жилийн сургууль дээр ингээд 50 гэдээ ирж байгаа бол цаашаа нарийн мэрэгжил эзэмших тусам эрэгтэйчүүдийн байр суурь үнэхээр багасаад 66% дээр ирж байгаа байхгүй. Буюу ихсэн байна энэ дээр. Гэхдээ яг нөгөө дээд боловсрал буюу их дээд боловсролын хувь дээр бол 38% л орж ирж байгаа нь. Тэр нөгөө техник мэрэгжил гэдэг нь коллеж дээр
маш өндөр орж ирээд тэнгуүтээ ихтэй сургуулиуд дээр бүр 38. Нэг бол мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв, нэг бол коллеж ч юм уу тий. Тэгээд ихтэй сургууль дээр бол 38% орж ирж байна. Тэгэхээр боловсролын юун дээр бол эрчүүд бол маш бага байр суурийг эзэлж байгаа юм байна да. За мөн хөдөлмөр эрхлэлтийн талаар тоо баримтыг хамтдаа харцгаая. Аж ахуйн нэгж байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй эрэгтэйчүүд бол 59%-ийг бол эзэлж байгаа юм байна. Энэ бол өндөр байна тий. Тий, ер нь бол өндөр байна. Харсан уу тий? Хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа бол 58.2 гэдэг чинь яалчгүй л нөгөө ирчүүд мэн ахуй амьдралаа. Гэхдээ энэ бол надад бол айгүй өндөр тоо санагдаж байна. Ягаад гэвэл нөгөө хуваарь хөдөлмөр эрхэлж байгаа бол нийтэд нь би бол эмэгтэйчүүдийг айгүй өндөр хувьтай байх гэж бодоод байгаа байхгүй юу? Манай эмэгтэйчүүд чи ер нь бол 90-ад оноос хойш ганцхан 8 гээл маш их ингээд хөдөлмөрлөл эхлэж дэлгүүр хоршоо нээж ажиллаж байгаа хүмүүс эмэгтэйчүүд гэж бодсон чинь сая бол үдсэн чинь надад бол бүр эрэгтэйчүүд 58.2 гэдэг бол аюу гой өндөр болсон байна. Энэ дээр бол би бас баярлж байна. Ягаад бол нийт бас эмэгтэйчүүд чинь бас ахуй амьдралыг аягүй гүрж явдаг байхгүй. Энэ эрэгтэйчүүд голлон ажилтдаг салбар гэдэг бас нэг сонирхолтой хэсэг байх шиг байна. Топ 3-ыг уншиж үгээ. Барилга, уул уурхай, тээвэр ба агуулгын үйл ажиллагаа буюу яг нөгөө нэг юм биеийн хүчтэй холбогдолтой физикал үйл ажиллагаа хийдэг хэсгүүд харагдаад байна л та. Тийм байна. Энэ дээр бол угаасаа яалтчгүй эрэгтэй хүний хүч хөдөлмөр бол амар чухал л та. Энэ чинь хамгийн том бүтээн байгуулалт хийж байгаа салбар учраас энэ дээр бол эрэгтэй хүн гэдэг чинь бол эмэгтэй хүмүүс хэд дагуугаа тоосоо үрээл нөгөө шавар зураал ингээл одоо янз бүрийн том хүнд ургаануудын машинуудыг эмэгтэй хүн үргэхгүй учраас энэ бол ялцчгүй эрэгтэй хүний байр суурь эзлэх нь ингэнгүүт бас нөгөө нэг эрүүл мэнд талаас ч гэсэн бас жоохон харамсалтай өнцөг байгаа байхгүй юу? Ер нь тий. Одоо ингэ бодонгууд чи яг энэ хувь дээр маш хүнд нөхцөлд амьдарч ажиллаж бүтээн байгуулалт хийж байгаа хүмүүс шүү дээ. Тэгт чинь үл ягаад дээд нэр бас нэр эрүүл мэндээр бас модод байгаа шалтгаан энэний бас нэг үзүүлбэр байж магадгүй юм тий үзүүлэлт. Тийм бас нэг хүчин зүйл бол ялцчгүй юм л дөө. За ингээд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 66.1%. Дундаж цалин 3 саятай байгаа юм. 3 сая. Манай монголчуудын бас дундаж цалин өссөн юм уу да тий хэдэн жилийн өмнө нэг 2 сая. Сая 800 байсан. Сая 800-аас 2 саятай байсан чинь. Гэхдээ энэ бас их сонирн байгаа даахгүй. Одоо ингээд хүнд нөхцөлд ажилладаг уул уурхай ингээд ийм хүнд ажилдаг хүмүүс чинь 5-6 саяыг авч байгаа. Тэрнээс нөө жижиг шижиг ингээд манаач ч юм уу одоо ингээд жижиг ажлынгууд нэг сая 500 сая 800 гिचингүүд дундчлаад ботход 3 сая гэдэг бол бас бага л та. Ер нь багтаа авал орно гэж би бол харж байна. Манай нэг ажлын залуу бас нэг сонирхолтой өнцөг хэлжсэн. Тэрийг бас гинт санчлаа. Би тэд охтуудаа боловсралтай болох хэрэгтэй гэд бүх охтуудаа бүгдийн дандаа ихтэй сургууль эзэмшүүлээд явуулсан. Тэгээ охтууд маань ажлын байрнаар гарч ирээд удаагүй байж байгаа нөгөө гэр бүлээ зохиогоол хүүр хөвгттэй болж байгаа шүү дээ. Тэгээд декрет аваад гэртээ сууж байгаа. Тэгээд ажил хийж байгаа хүмүүс нь л ирчүүд ингээд давнгаалаа саяны 66% бол өөрөө явчихж байгаа шүү дээ. Ингээд нэг юм ялгааны юм бас гарч ирж байна гэдэг нэг өнцөг ярьжсэн. Надад бол тэр бол сонирхолтой санагдчихлаа. Тэгэхээр энэ туяа даш гээд бас 90-ад онд угаасаа эрэгтэй хүүхдүүдээ хар ажил руу гаргаад октоудаа ихтэй сургууль руу оруулдаг байсан гэж. Энэ бол та үнэн шүү. Одоогоор ч бас яг орон нутагт бол тийм байгаа да. Одоогоор ч бас яг тэр үйл явдал бас байгаа шүү. Хөдөө орон нутагт те. За нөгөө малчин залчингийн чи айлууд за октоудыгаа л нэг гайгүй шиг ихтэй сургууль явъя. Хүүнэр яах вэ? Та нар малаа мал гэдэг үе одоогоор ч бас байгаа шүү. Хөдөө орон нутагт. Тэгээд хөдөө орон нутагт нэрээ сүулт ихнэр олдохгүй гэж байсан шүү. Бүр сумын төвд багуудад ихнэр олдохгүй байна гэд бүр яг телевизээр нэг нэвтрүүлэг гарсан чинь ихнэр одоогоор бидэрт ингээ ихнэр олдохгүй байна гэд ингээ ярьж байгаа хгүй. Ягаад гэвэл гайгүй өнгөтэй өвдөлтөй ганц охин хоёр охин төрүүлэхээр нөгөөдгийгээ заайлж чи явж ядаж энэ охтуудыгаа ядаж ихтэй сургуулж боловсралтай болгоё гэд явуулаад нөгөө ирчүүд нь үлдчихдэг. Тэгээ ирчүүд нь үлдэнгүүтээ тэнд ихнэр баг. Энд бол яг улсын бүр яг бодлого амар бодлого. Тэгэхээр ингээд ихсээ сургууль төгсөж байгаа багш, эмч сургуулийг тэдрийг ингээд хүчээр нь ч юм бэ. Ер нь бол тэр хөдөө орон нутаг руу дадлагаар хэдэн жил ч юм уу нэг ингэж явуулж явуулах хэрэгтэй л юм л та.
Энэ гэдэг улс орон болгон тодорхой хэмжээнд болдог асуудал юм шиг байлаа. Одоо чинь за хятадтай аль мужид гэдэг юм уу яг энэ мужид гэрэлтэй ингэж батлуулах юм бол татврын хөнгөлөлт гэдэг ч юм уу эсвэл ийм нэг ийм янз бүрийн төрлийн хөнгөлтүүд байд юм билээ. Солонгос ч гэсэн ижилхэн. Тэгэнгүүт иймэрхүү байдлаар улс орон болгон өөрсдийн хариу арга хэмжээгээ аваад яг ийм дархаан барьшуулт дээр ч гэсэн анхаарч ажилладаг юм билээ. Монгол бас нэг тийм бодлого хэрэгтэй байж үеийн нас ирсэн бич магадгүй юм. Уул нь л хөдөө орон нутагт амьдрах юм бол ипотекийн зээл мэйл арай нэг хөнгөлөлттэй байдаг гэдэргээд нэг тийм бас юм бас байдаг санагдчих. Гэтэ бас хуучин цагт нэг ийм байсан санагдаад байгаа юм. Би бас яг тэрийг бас санд юм а гэд нэг байгууллагаас өдөөнөөс ирээд юусэн байгууллагаас гос ирсэн 5 анта гэр мэр бэлгэлдэг байсан. Тэр үед их тийм бас би одоо яг санаж ин ингээд сумын төв мөвд эмчимчээр сүлгч мүлгчээр очингууд нь тэндээсээ төрсөн ингээ хосуудаа засаг дарга марга айгүй хөөрхөн ингээд гэр 5 анта гэр бэр бэлгэлж исэн. Яг тэр үе яг надад бас яг санагдчихэв. Миний үе яг тийм байсан. Урьдчилан чөлөө нөгөө дүргний эрэг дээрх юм уу гэдэг чинь тэр чинь бас цаана ингээд инээдтэй юм шиг одоо хэр айгүй зүйл юм байгаа байхгүй орон нутгийн ингээд ийм гэр бүл олтыг дэмжиж явж байгаа гэдэг чинь бас сонирхолтой бас нэг хөөрхөн контент хийсэн байсан шүү дээ нөгөө нэг хөдөө нутагт байгаа ирчүүд дээр Улаанбаатараас октод очиод амар хөөрхөн контенттэй тэг хөөрхөн дурлж морлаад цагаан махаа бичээд айгүй хөөрхөн байсан. Тэр нэвтрүүлэг айгүй бас их зөв нэвтрүүлэг. Ер нь бол тэгээл юу санагдсан да надад бол хөдөө орон нутагт эмнэлгийн үйлчилгээ тий адаглаад нэг гайгүй шүдний эмнэлэгтэй байдаг болвол хамаагүй заавал энэ хотод ингэж багшралтаж амьдрах нь хэр шаардлагагүй санагч. Би бол яг тэгж гайгүй болчвол явхад бол бэлэн л байна. Гэтэ ер нь бас харьцангуй бас их хүмүүс нүгэд байгаа шүү дээ. Тархалцаа. Би бол яг гайгүй бол нүүх боломж олдвол нүүнэ. Их гоё айтайхан залуучууд ер нь гэр бүлэрээ ингэж нүүж очиж сууршаад байгаа. Яг тэрийг нь очингууд нь манайхан бас дараагууд нь бас дэмжээд амир хүлээж аваад ах шиг байсан. За та бүхэн маань дөнгөж сая хэлсэн хөтлөгч болох сонирхолтой хүмүүс байх юм бол бид бүхэнтэй холбогдоорой гэж тэгсэн. Бас зарим хүмүүс маань сонирхож эхэлж байгаа шиг байна ихнээсээ. Тэгэхээр та бүхэн маань терминалийн пэйж рүү шууд холбогдоорой. Та бүхэнд яг одоо дэлгэцээр терминалийн пэйж хуудсыг харуулж байна. За энэ пэйж хуудас руу шууд өөрсдийнхөө талаар холбогдох дугаараа бичээд холбогдоход болно. Тэгэхээр манай нэвтрүүлэг маань 7 хоног болгоны пүрэв гарагийн 21 цагаас шууд ганц 1 цагийн л нэвтрүүлэг байдаг учраас энэ бол нэг ажил төрөл хийж байгаа өдрийн цагаар ажил хийж байгаа хүмүүс юусе энэ бол 7 хоногт ганцхан удаа учраас энэ бол асар боломжтой гэж харж байгаа. Тэгээд ажил салгардаад авахгүй ажлын бус цагаар учраас хэрвээ та бүхэн маань үнэхээр манай нэвтрүүлгийг сонирч байгаа бол про бөгөөд бид нартай хамтарч ажиллаж болно шүү. Ажлын бус цаг учраас тий. За тэгээд өнөөдрийн сэдв бол үнэхээр гоё сэдв байлаа. Гоё ирчүүдийн тухай зэрэгт явсан ирчүүд баярлуулна зөв буруу юу гэдэг айгуу гоё сонирхолтой сэдв байлаа. Яг нэг цагийн хугацаа бол ингээл шуур гээд алга болчихж байна. Тэгээ хамгийн бас нэг гоё яагаад байгаа юм нь юу сэдвүүд дээр бид нар хамтдаа оролцоотой байгаа нэх гоё яа. Үзэгчд маань ийм итгэвтэй байгаад хоёр хөтлөгчийн зүгээс үнэхээр их баярлалаа гэж хэлмээр хамтдаа байсан нь үнэхээр их баярлалаа. Тэгэд маш олон гоё комментүүдийг бичсэн. За инх саран инхээ гэд гүндэгмаа. За туяадаш маш их баярлалаа. Ингээд бидэнтэй хамт 7 хоног болгоны пүрэв гарагтдэртэй хамт ингээд дахиад гоё санаа бодлоо. Надад энэ хим мэн инх саран инхээ мэн маш гоё баримтуудыг бас бид хоёрлоо ингээд яваад 2025 онд нийт төрөлтийн 51.8 хүү 48.2 охин төржээ гэл ингээд гоё мэдээлүүд явуулаад байна. Баярлалаа. Инх саран инхээ баярлалаа. Тэгэд гоё инхээ минь баярлалаа. Тэгээд дараа бид нартай бас дахиад гоё дараагийн 7 хоногт пүрэв гарагт бид хоёрт бас хамтдаа байгаад хамтдаа бодол сэтгэлээ хуваалцаарай. Хэрвээ бас та бүхэн биднэртээс бас цахиа хэлээгээр айгу дуусгаад байгаа айгу хурдан юм яриад дуусгаад байна. За ингээд хамтдаа урайгаа хэлээд нэвтрүүлгээ өндөрлөө. Терминал нэгтэг таныг хөтлөн баярлалаа. Дуулцгаая. Баярлалаа баяртай.